Энэ дэлхий дээр тоглоомын 14 бий. Нэгдүгээрт, энерги нь дотоод шуугангүй газар руу очдог. Хэрвээ чиний толгойд дүүрэн бодол эргэлзээ байвал энерги тэмцэлд зориулагдана. Цэвэр толгойд цэвэр урсгал ирнэ. Бодлоо цэвэрлээгүй бол үр дүн хүлээх хэрэггүй. Хоёрдугаарт, сул авраатай бол амьдралын чанар сул байна. Хэрвээ та өөртөө бусдын сэтгэл хөдлөл асуудлыг татаад байвал өөрийнхөө амьдралаар амьдрахгүй. Хувийнхаа хэл хязгаарыг тогтоох нь сэтгэл зүйн асуудал биш. Энэ нь энергийн эрүүл цэвэр байдал юм. Гуравдугаарт, анхаарлаа удирдах чаддаггүй хүн бусдыг эртмээрээ зүтгэдэг. Мэдээ, хоолжив, хэрүүл, айдас үзээд байх юм бол энерги тийш нь өгнө. Анхаарал бол түлш шиг. Та хааш нь анхаарлаа хандуулна, тийшээ таны энерги очино. Дөрөвдүгээрт, энерги шатгалд ажил хөдөл гүйцэтгэдэг. Өвчин бол шийтгэл биш. Харин системийн туйлдал. Та удаан төвчсөн бол энергийн түвшин буурч бие мах бод таныг автоматар зогсоож байгаа хэрэг. Оройтоогүй дээр нь өөрийнхөө энергийг нөхөн авч сураарай. 5 дугаарт, мөнгө бол боломжуудын энергийн нэвтрэл. Мөнгө сайн эсвэл муу хүнд ирдэггүй. Энерги нь бүрдсэн хүнд л ирдэг. Дотоод инх замбраагүй байдал нь орлогын инх замбраагүйг үүсгэнэ. 6 дугаарт, айдас эрчмийн талбайг агшаадаг. Та айх юм бол авраа тань агшина. Агшсан эрчимд сонголт байхгүй, боломж байхгүй, тэлэлтэж байхгүй. Амар амгалан байдал нь таны нөлөөллийн радиусын тэлэлт юм. 7 дугаарт, хүрдүүд нь зураг төдий биш. Таны энергийг хуваарлах төвүүд шүү дээ. Аль нэг төв нь бөглөрчих бол энерги урсахгүй. Энерги урсахгүй бол та ямар нэг нөхцөл байдалд гацна. Хүрдүүдтэйгээ ажиллах нь итгэл үнэмшил төдий зүйл биш. Системийн цэвэрлэгээ болон зөвшрүүлэлт юм. 8 дугаарт, тавьж явуулж чаддаггүй хүн хуучин үзэгдэлтэйгээ зурласаар байдаг. Эсэргүүцэл нь эхлэгээ юм. Гомдлоо тэгээд л байвал энерги тань өнгөрсөнд үлдэнэ. Чөлөөлөгч хөвөл эрчим шин зүйлд зориулагдана. 9 дугаарт, бусдын санаа бодол бол бусдын код. Танд бусдын дүгнэлт нөлөөлдөг бол танд өөрийн тулгуур үзэл байхгүй байна. Хүчтэй төвтэй бол гадаад нөлөө маш бага байдаг. 10 дугаарт, жинхэнэ хүч чимээгүйд бий. Хамгийн зөв шийдвэр хүчтэй сэтгэл хөдлөлийн үед биш. Дэмий хөлхөх үед ч биш. Бас тэмцэлтэхээр гарахгүй. Харин дотоод чөлөөнд ямар ч шуугангүй тэрл үед удирдлагад хүрэх боломжтой.